Баян-Үлгий аймгийн прокурорын газар. Батн эрх зүйч мэргэжил эзэмшиж, хуульч болоод эх орныхоо баруун хязгаарт ажиллаж байгаа залуу прокурор. Нэгэн амралтын өдөр олон хүний амь насыг хохироосон зам тээврийн ослын хэргийг шүүхээр шийдвэрлүүлсний маргааш тэрээр цэвэр агарт гарахаар ойрхон дүнхийх нутгийн уул руу чиглэн алхлаа. Өчигдрийн шүүх хурлын явц сэтгэлээс нь гарахгүй. Гэмт хэрэг гарахад нөлөөсөн шалтгаан нөхцөл, жолоочийн арх ууж, машины хурдыг хэтрүүлсэн үйлдэл, хэргийн хор уршиг бодогдон түүний сэтгэл нь зовнин алхана. Хүн ер нь яагаад автомашин тээврийн хэрэгслээ жолоодж байхдаа арх согтууруулах төрлийн ундаа хэрэглэж, балга хар дарсны төлөө өөрийн амь нас, бусдын амь насыг дэнчин тавьдаг байна гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Цааш уул руу өксөхдөө орчин үеийн автомашины хүч хурд их болж дээ гэсэн түүний бодолтой зэрэгцээд манай эртний өмнөх 3500-аас 3200 онд Эртний Египтэд үүссэн дугуйт тэрэг, манай эртний өмнөх 200 онд Хятадд үүссэн дугуйт тэрэгэнд араат механизмыг хэрэгэлсэн бүр дифференциал механизм үүссэн явдалч бодогдлоо. Хүний бодол санаанд түмэн бодол орж ирдэг хойно доо. Бодол нь хөврөн анх 1769 онд Францад уурын хүчээр ажилдаг 3 дугуйтай трактор, 1835 онд Шотландд цахилгаан хөдөлгүүртэй сүйх тэрэг бүтээгдсэн талаар уншиж байснаа санан Фордын T загвар 1908 онд үйлдвэрлэгдэж нийтийн хэрэгцээнд зориулсан анхны автомашин гарч тэр цагаас хойш автомашины хөгжлийн эрен үе эхэлснийг бодож явтал уулын оройд гарснаа тэр анзаарлаа. Цэнгэг агаарт хоромхон суух зуур автомашины хурд анх 1898 онд Парис хотод 63 км/цаг гэж бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлд 1997 онд E-Green Thrust нэртэй хөдөлгүүрт автомашинаар 1228 км/цагийн хурдтай давхиж хурдны дээд амжилт тогтоосон гэж бүртгэгдсэн талаар бодлоо. Энэ их хүч хурдтай автомашиныг эрүүл ухаантай хүн ч жолоодох ёстой юм. Даанч манай зарим иргэд ухаарахгүй байна да. Хэрвээ өчигдрийн шүүх хурал дээр ял сонссон тэр ачааны машины жолооч зам зуураа түр саатаж арх уулгүйгээр эрүүл ухаантай хурдаа тааруулж явсан бол юу гэж тэр осол гарч сайхан залуу гэр бүлийг үр хүүхэдтэй нь аваад явчих хүлээ дээ. Тэр бяцхан үр хорвоогийн сайн сайхан бүхнийг үзэхгүйгээр бурхны оронд явчих нь гэдэг даанч хайрын. Тухайн ачааны автомашинтай мөргөлдөж осол гараагүй бол сайхан залуу гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт өнөөдөр зорьсон газраа хүрч халуун ам бүлээрээ ширээ тойрон инээгээд сууж байхгүй юу? Тэр жолооч ч гэсэн согтууруулах төрлийн ундаа хэрэглэж хурд хэтрүүлэн давхиж ноцтой зам тээврийн осол гарган олон хүний амь насыг хөнөөгөөгүй бол олон жилээр шоронд суухгүй гэртээ хайны жил үр хүүхэдтэйгээ жаргалтай байх байсан да гэж бодон уулнаас буухаар бослоо. Согтуугаар автомашин тээврийн хэрэгсэл жолоодохоо таслан зогсооцгоё. Баян-Үлгий аймгийн прокурорын газар.